За сайн байцгаана уу та бүхэндээ 2021 оны 6 сарын 21-ний өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр хамгийн урт өдөр. За тэгээ хүлэмжнээс мэдлэгээ төвшүүлээ лойлоороо. За лойлмны маань цэцэг их сайхан гарсан. Маш сайхан цэцгэлж байна. За тэгсэн чинь лойл маань зүгээ ирэхгүй байна. Зүгийг хараа сууч. Одоо корона гэд хүмүүсийн хөлийг л хорьсон юмсан. Зүгийг бол хориогүй л байх хэвээр. Тэгсэн чинь зүгээ одоо сонсчтiin бол ирэхгүй байх юм. Сони юм аахгүй. За тэгэн лойл нэг иймэрхүү. Дараас ихлээ сайхан гарч байна. Тэгээд одоо зүгийн ирэхгүй болохоор би өглөөд орж ирээд ингээд нэг хөдлөгдөг тос хүртээгээд ингээд заримдаа жоохон усны бунжгэнсэн тусал бунжгэнсэн байх үе байна. Тэгээд ингээд хөдөлгөөд ингээд уяанаас нь бариад юм өтмөрөөс нь барьж ингэж сэгсвэрч тэгээд тос хүртээж байна. За тэгээд нөгөө лойл нөгөө өөрхөө над тарьсан лойлныхаа үрийг аваад тарьсан болохоор энэ жил ерөөсө замбраагүй их лойлны өрсөлгөө хийгдсэн. Би энийг тэгээд ургах болов ургахгүй болов гэж байгаа л хийцэн чи ерөөсө замбраагүй ургацсан. Корона гэд өөр авч гарч явж чадахгүй байсан биш. Харин бүр завшаан болоод тэгээд өөрийнхөө тарьж ургуулсан лойлныхаа үрийг жоохон тариад ингээд ургуулдаг байсан. Энэ жил болоод ерөөсөө өөрийнхөө тарьсан үрийг бүгдийг өөрийнхөө нодныгийнхаа тарьсан лойлныхаа үрээр ингээд өрслүүлсэн. За энэ сайхан ургаж байна. Тэгээд нөгөө нэг газар хоёроор дандаа ингэж хос юм лойл хийж өгсөн. Яг гэвэл өрсөлгөө маш их байсан учраас дандаа юм хосоор нь ингээд цоолгосон дандаа хоёроор нь. Тийм учраас ерөөсөө шигүү болсон. Манай энэ хүлэмж бол 4-6-гийн харьцаатай 24 квадрат метр. Тэгээд ингээд явах зай байхгүй. За услахтаа яг миний нөгөө усалдаг юм маань юм урд болохоор шүршигч маань юм урд болохоор хойтлол руу шүршээд усалчиж байгаа юм. За тэгсэн чинь энэ бүр хойтлолаараа нөгөө би амтад төмсөө тарьсан. Тэгээд тэр амтад төмсөө яаж ургаж байгааг нь харахад бас хэцүү. Тэгээд одоо мэрлэг яаж ийнө гэд тэрийн цэвэрлэх арга байхгүй, арчлах аргагүй. За нэг тиймэрхүү байна. Услахаа бол ямар ч байсан хойно болтол ингээ хүрээд сайхан хийжж байна. За одоо таналт бол ямар ч хийх шанс байхгүй. Яг гэвэл би бол танахтаа ингээд хараа. Ерөөсөө эхнийхээ лойл гарангууд нь л танаад байсан байхгүй юу. Зарим ер нь лойл бүр хамгийн дороос хүртэл лойл гардаг. Ер нь лойл бол дандаа дороосоо эхэлж гардаг болохоор бүр доор ишнээсээ эхнийхээ навчнаас хүртэл лойл өгдөг болохоор би
лойл гарахаар нь дандаа доороос нь таналт хийлж эхэлдэг байхгүй юу. Тэгэд энэ жил харин их хүйтэн байсан болохоор тэгээд доороос нь их лойл гарсангүй. Тийм учраас доо тал нь ингээ гой сэрэг сайхан сайн танагдаж ирсэн. За ингээ танахтаа яг л лойл хүрээл яг цэцгэлсэн лойл гараагүй л байсан л тэ. Эхний цэцэг гараал ирэнгүүт нь яг цэцэгнийхээ харалдаа тэжээгч навчин үлдээгээл. Тэгэл тэрнээс доошхын бол ер нь бүгдийг танаад өчгсөн. Тэгээд таналт хийсэн байгаа байдлын. За одоо бол хичнээн шигүү ургацсан ч гэсэн энийг бол танах ямарч боломж байхгүй. Зөвхөн одоо энэ ишнийхэн завсраас гарсан энэ сугных нь шинэ навчийг аавна. Зөвхөн тийм л таналт байгаа юм чинь. Одоо энэ жижигэн энэ ингээд сугнаас нь гарч ирж байгаа энэ жижигэн авах таналт байгаа. Тэгээ одоо шинэ дээрээс нь шинэ гарч байгаагийнх нь дандаа тэр сугныхын таналтыг бол хийж байна. За одоо дороос таних бол доош дооталынх нь лойл ихний лойлнууд ингээд улаан болоод одоо доороосоо улаан л да ягаад гэвэл эн чин доороосоо эхлээд жимсээ өгч байгаа болохоор ингээд жимсэн сайхан улаагаад сайхан болоод ирэхээр зэрэг жимсээ аваад тэгэл доороосоо таналт хийгээ яваад байна. Тэгэл дээшээ. За тэгээд нөгөө манай энэ хөлөмж юм дугуй хөлөмж болохоор хой талынх нь лойлнууд бол ингээд хандаа хөрчихсөн юм. Гэл гартаа. Тэгэхээр одоо энэний оройг болвол яг нөгөө цэцэг гарсан хамгийн сүүлчийнхэн цэцгийг үлдээгээл тэгэл оройгийн танчхаар тэгээ дээшээ ургахгүй. Тэгэл доотлынх нь лойлнууд гарна гэсэн үг. Тэгэхээр одоо энэ хойтлынхоо лойлнуудад одоо бараг таналт энэ бол тараа ингээд дээрээ тулцсан байгаа. Энэ эднэрт бол одоо дээрээс нь таналт хийх болчихсон байна. Тэгээд хамгийн сайхан ургаж байгаа нь бол лойлны маань энэ 1 сард шууд шин үрээр ингээд нэмбэгнийхэн модонд хийсэн лойл маань ер нь сайхан ургаж байна. Энэ игнэ. Тэгээд босн ч гэсэн давгүй байна. Хамгийн гол нь одоо зүгээл ирэхгүй байна. Зүгийг одоо яаж авчрах уу гэл. Гадаад цэцгэн дээр ганц нэг зэрлэг зүгийг бол харагдчих байна. Тэгээд хөлөмжөнд болохоор зүгээ орж ирэхгүй байна. Тэг би сэгсрээд тэгээ тоос өртөж байгаа юм байлгүй те. Дороос ямар ч байсан лойл маань гарч байна. За тэгээд ийм шивүү тарьсан болохоор бордоо маш их шаардлагатай. Тэг саунд ингээд тариад улсууд тэг цементэн дээр шороо хийгээд ингээд энд Европт ингээд ургуулдаг юм чинь ингээд шивүү тарьсан ч гэсэн хамгийн гол нь бордоо сайн байх юм бол сайхан жимс аавна. Нэгдүгээрт би дандаа хосоор нь хийсэн. Тэгээ хоёрдугаарт ингээд амар шивүү ойрхон ингээд суулгачихсан. Энэ 90 хооронд 20 см зайтай тиймэрхүү нэг 20-30 см зайтай юм ойрхон суулгачихсан. Тэгээ хосоор нь болохоор бордоогоо би энэ халгааны бордоогоор бордож байгаа. Халгааныхаа бордог хийхтэй бол 7 хоногийн дараа бүр эсээд ингээд квас шиг болоо тэгээд юм хурц үнэртэй болоод ирнэ. Тийм өмхөн үнэртэй бүр хурц ингээд ялзраад тэгээд тийм бордоогоор бол 14 хоногт нэг удаа бордож байгаа. Нэг бас тэргээр бордсон. За тэгээд зүгээр халгааныхаа хандаар одоо цайгаар нэгсэндээ нэг хонуулаад тэгэл тэрийг ингээд усаараа зүгээр усалчихна. Тэр цайгаараа. Тэгэл дээрэс нь ус нэмэл услаад байна. Тэгэл ерөөсөө цайгаараа услаад байна. Тэр цай нь бол нэгдүгээрт
бас бордоо 2 дугаарт. Тэгтээ тэр нөгөө эсгснийг бодвол хүчтэй бордоо биш л дээ. Эсгсэн бол маш хүчтэй бордоо учраас 14 юм уу сарын дараа дахиж борддог. Энэ халгааны ханд болвол хорхоо шавжинд дайждаг. Тийм учраас ялангуяа энэ бөөсцсөн шавжинд идэгдсэн тийм ургамлыг бол халгааны одоо цайгаар ингээд шүрших юм уу угаахад бол дээд зэргийн сайн. Тийм учраас ерөөсө халгааныхаа цайгаар л услаад байх хэрэгтэй ногоогоо өдөрт. Тэгэл ерөөсө их сайхан ургана. Тэгээ халгааныхаа цайг дээрэс нь ус нэмээл тэгэл услаад байна гэсэн үг. За энд нэг гоё сонирхуулахад намар ингээд хүлэмжинд бүх лойл маань бүгдөө ингээд улаагаад жимсээ өгч амждаггүй. Тэгээ зарим нь ингээд ногооноор байгаад идэг байхгүй юу. Тэгэхээр зэрэг ингээд аваад айгу урт штэ юм чин тэр чин үзүүрээс нь тайрч болохгүй ингээд үзүүрээсээ дахиад шинэ лойл гарахаа юм чин ингээд савнд хийгээ зүүгээд ингээд ургуулвал айгу зүгээр гэдэг байхгүй аваад тийм учраас би туршаад энийг хийсэн гэж зүүгээд ургуулад тэгээ намар одоо хэрвээ тийм улаагаагүй ногоон байх юм бол авчи яг энэ шиг ингээд зүүе гэж бодоод тэгээ туршилтмайгаар энийг хийсэн байгаа. Тэгсэн чинь ямар ч л байсан гайгүй л байна. Гэхдээ энэ гадна та энэ сав нь болохоор нөгөө ийм усны сав болохоор үндэс нь гадна талаараа гэрэлтэй байгаа нь жоохон тааруухан байна. Тэгээ битүү тийм гэрэл зохихгүй үндэс нь гэрэл зохихгүй савнд ингэж хийвэл зүгээр. За би тэгээ 24 квадрат метр талбайтай энэ хүлэмжиндээ ингээд чинжүүнүүдэд тарьсан, салаатнуудаа тарьсан. Энэ нэгээр ингээд битүү салаатаа хийж өгсөн. Ингээд урдуур нь чинжүүгээ хийж өгсөн. За тэгээд тэр хойно нөгөө надад жил хүлэмжиндээ тариад намар аваад гэртээ оруулчихсан. Нөгөө халуун чинжүүгээ энд ингээд нөгөөс гэрт байсанс үйлцнийг энд ингээд суулгацсан чи хараа нөгөө халуун чинжүүнүүдээ гарчээ. Хөөхөө. Бүр ийм ундар ургачихсан. Салаалаад. За энэ хоорондоо юугаа харуулаад. Энд ингээд нөгөө амтат хүмүүс маань тэр цаагуур нөгөө айгүй хүчтэй ослоо жоохон налгуулсан байна. Тасан шүршигтэй. Тэгээд энэ хөөхөн энэ олон наст ийм гоё. Тэгээд айгүй халуун ийм чинжүү байгаа. Тэгээд энд гэрэл үзэхгүй энэ хойно хүлэмжний хойдолд нэг халуунд гоё цэцгэлээл тэгэл чинжүүгээ өгөөд энэ дахио. За тэгээд нэг иймэрхүү хүлэмжний мэн лойл ийм байна. За тэг яаж зүгээ авчрах вэ хөө. За та нар надад санаа бодлоо бичээрэй. Яаж зүгээ авчрах вэ гэд. Зүгээ авчрах хэрэгтэй байна даа хөө. За энэ рүү ингээд салаадаа амтад чинжүүтэйгээ хийчихсэн байгаа байдал. За энд нөгөө хоёр нөгөө холоотой залгалт хийсэн хоёр үргэс тэмэх мэн нэг иймэрхүү. Тэгээд үргэс тэмэх одоо энэ жил нэг сайн ургачихгүй байна. Би тэгээд энд тусд нь ингээд ус өгсөн. Савга тусчиж тусд нь ингээд ус өгөөд энэ хоёртоо усны саваар ингээд нөгөө их ус ихээр энэ хажуу тийшээ холборохгүй дотор нь чулуу хийчихсэн. Тэгээд энэ чулуунд голлоод ирэхээр ус нь их хурдан доошоо явдахгүй гэсэн байдгийг өгнө. Хажуу тийшээ шүршигтэд гүйчгэж тэгээд энэ жил одоо үргэс хэмэх мэн ингээд шаарлаад би өгн борцсон штэ нэг тэгсэн ирнэ үргэс хэмэхмээ сайн ургаж өгөхгүй байна өхөө. Юун та байгаа би сайн бас ойлгохгүй л байна.
адилхан л бордсон нартайгаа. Тэг ус бол хангалттай байгаа. За энд болохоор амтад тарвас бас нэг юм жоох. Тэгээд энэ бас өөрөө идчихсэн үрээ аваад ингээд хийсэн тарвас идчихсэн үрээрээ өрслүүлсэн тарвас. Тэгээд идчихсэн үрээрээ өрслүүлэхдээ тэр үрийг бол 3-4 жил хадгалсан үр байх юм бол их сайн гэдсэн. Энэ ерөөсөө 1 жил болсон үр байсан болохоор тэгж байгаа юм болов гэл дүгнээс сууж шít. За лайл нэг юмэрхүү. Тэгээд хэмэх маань нэг юмэрхүү. Ургаж байна. Чимжүү маань нэг юмэрхүү. За нэг юм ургалттай. Бэндаахөө. Энэ их хойдолд ингээд нар үзэхгүй байгаа харин аваа хөөрхөн гараал ирсэн байна. За би нөгөө өргөс тэмхнүүдийг бүгдийг гадаа энэ хүрэнүүднийхээ хой талаар тариад тэгэд бүгдийг хөлдөөчихсөн. Тэгээд хөлдөөчхөд энчээ үр хийсэн. Саяхан хэмхнийхээ нүрийг хийсэн чинь өргөс тэмхний үр маань ийм гоё гараад ирсэн байна. Ингээд хөрх өрслөгээ гараад ирчихсэн. Тэгэд энэ жил одоо өргөс тэмх идэх гээл үзэж таарч байна даа. За энд ямар ч байсан нэг хитэн өргөс тэмх хийсэн нэг иймэрхүү байдалтай гарч ирж байна. За энэ хой талаар энэ бол нөгөө таналт хийгээд тэгээд усанд хийгээд өрслүүлсэн улаан лойл маань нэг юм ургач байна одоогоор. Одоогийн байдлаар. За энэ хэсгээс ихсүүлээд нөгөө багтахгүй яжгаад өрслөхийн минь нөгөө хүлэмжинд багтахгүй илүү гараад илүү гарсан байсныгаа савтаа байсныгаа тэгээд дулаартар хадгалж агаад энэ өргөс тэмхээ хөлдөөцснийхаа дараагаар тэгээ гаргаж хийсэн. Тэр лойл маань ийм эрхүү өндөр ургасан байна. Тэгэд би нөгөө идчихсэн лойлныхаа үрийг авсан болохоор энэ тараа энэ болохоор тасалгааны лойл гараад ирсэн бас энд. Тасалгааны лойл болохоор ийм намхан гардаг байхгүй ийм намхан. Энэ тэгнэх өндөр ургахгүй. Би харин энийг аваад энийг хараа энэ юмнаас саван сулгад юм гэж бодож байна. За тэгээд ингээд сүүлд хэмхээ хөлдөөчөд суулгасан лойл маань нэг иймэрхүү байна. Иймэрхүү ургаж байна. Ташлаа нэг юм байна. Хүрэнүүд нэг иймэрхүү байна. За өхөр сонгон ингээд өрөө өгч байна. Энэ хүлэмжинд өнжөөд тэг би хавар гаргаад энэ рүү тарьсан. Одоо энэ үр нь өгөх гэж байна. Өрөө авах юм байна. За энэ рүү болохоор хулуугаа хийж өгсөн. Хулуу ингээд дэшээ явж байна. Хулуу нэг иймэрхүү тэгээд энд вандуу маань ингээд гоё гараад ирсэн. Вандуу. За салаад нэгийнхаа дээрээс нөгөө тагласан байсныгаа аваад хэмлээ таглаад энэ хуванцар тагнуудаа тэгээд ийм доор нь ингээд хайчлаад ингээд хийцсэн. Ингээ усал хал дээр нөгөө
салаадны минь навчин газар унахгүй. Тэгэд би ингээд оройд энэ навчин гадна талынхын талбар навчнуудыг эхэлж аваад тойруулаад навчийг аваад хоол хийгээд идэдэг байхгүй юу. Тийм тайрч авсан харагдаж байгаа зү тэ. Ингээл хараа. Ингээл тойруулаад гоё шин навчин аваад идэдэг. Тэгээ газар шороо дарахгүй. Энэ нөгөө усныхаа савыг ингээ хайчлаад ингээд салаатандаа хийхэд их зүгээр. За энд амтад төмс нэг иймэрхүү байна. Энд нулаа манжин. Энэ луунгууд маань сэрэгцээ хөөхөө. Би нөгөө сүлд авсан шүү дээ тий. Сүлд аваа шигтгсэн жоохон болохоос биш ямар ч үсэн сэрэгцээ. Сэргээд ингээд суулгаснууд нь гоё болоод гараад ирсэн. За ийм байна. Энд ингээд улаан манжин гарч ирж байна. За нэг иймэрхүү байх шүү дээ. За энэ ч нөгөө инжирийн модноос авсан лойл маань бас нэг сайн ургахгүй л байна. Нэг иймэрхүү байна. Нөгөө инжирийн модноос бүр үндсийг хөндөж байгаа авсан. Лойл маань лойл маань нэг юм байна даа хөө. За энэ удал цэцэг өрөө өгч байна. Удал цэцгийнхаа өрийг аавна. Энд болохоор такс лилийн гарч ирж байна. Дандаа олон нас цэцгүүд. Энэ шар цэцэг, энэ лилийн гарч ирж байна. За инжирийн модны лойл иймэрхүү шаханагалаа энэ цэцгэн дундаа тарьсан инжирийн модноос модныхоо дороос авсан лойл нэг юм. За энэ хоёр маань хараа нөгөө тайрцсан маань бас дороосоо ургаж байна. Энэ нь жоохон шаргалдуу иймэрхүү байна. За инжирийн модноос авсан лойл минь хараа. Энэ цэцгэн дунд тарьсан болохоор жоохон нэг сайн нар үзэхгүй байгаа юм уу? Иймэрхүү л байгаад байна. Нар үзэхгүй байх шиг байна. Тэгээд нөгөө тэжээл муутай шиг байна дөө. Нар үзэхгүй энэ цэцгнүүдэн донд байгаа болохоор заавшаа хаана нэмэх зарим нь бүр ийм болцсон байна уу. Нөгөө цэцгний донд хийсэн нь болохоор сайн ургаагүй. Яа, сайн ургахгүй байна. За гүзэл цэгнийхаа донд хийсэн нэг иймэрхүү. Хараа ийм жоохон энэ бас нэг сайн биш байна. За ойр бүр 30 хэдэн градус халаад тэгээд нөгөө зүлгээ хадах гэсэн чинь нөгөө зүлэг сайн ургахгүй болохоор зэрэг төмсөө элсээр хүччихсан. Тэгээд элсээр хүчихдээ нөгөө лойлоо дарцсан юм шиг байна. Ийм байгаа л байна да. За нэг юм байна. За та бүхэнд амжилт хүсье. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.